Зүгээр шүү дээ. Дэвчгүй шүү. Уул нь амар сүртэй усны сав ялгаад эхэлжсэн чинь манай нэн дээр ингээд гахтаа амар хог болж ингээд хайцсан байхгүй юу? Тэр амар муухайсан. Тэгээд бити ингэрээ өөрийнхөө амьдрал болохоор амар том өөрчлөлт хийсэн. Байгаль эрхийг нэг талаараа хамгаалж байна. Ерөнхийдөө залуучууд аягуулсаа ирж байна. Тэр нь DICE гээд өмнө жил одоо энэ үйл ажиллагаанд бас оролцсон. Хөвчүүл хэрэгтэй дадал юм байна гэж бодоод. сэтгэл бол үнэхээр өндөр үнэхээр их урам зориг авч байна. Ирсэндээ ч баярлж байна. Гоё нөө хүмүүсийн нөө хандлага нь бас айгүй их таалагдж байна. Энэ хүүхдүүд байхгүй болвол бид нар цөөх хөдлөө ягаад ч бас ийм үр дүнд хүрч чадахгүй учраас бидний хувьд сайн дурынхаа маань маш үнэтэй байдаг. Ажил дараа шууд түрээд ирсэн. Тийм шөнөө ээж нь гараад тийм тэгээд дөрөв чин DICE дээр спейс мэхгүй юу? Бид амар гоё санагдаад дөрөв чин DICE дээр явснаас хойш тэгээд нэг гэртээ бас юм ялгаж ихсэн. Тэгээд уул нь амар сүртэй усны сав ялгаж эхэлжсэн чинь манай нэн дээр ингээд гахтаа амар хог болж ингээд хайцсан байхгүй юу? Тэр амар муухайсан. Тэгээд бити ингэрээ дэмжирээ. Сайн дурынхан маань бүрхэн тасалдаад бид сайн таахгүй биднэрт дараа гихтээ зөндөө олон сайн тасална. За хахад энэ сэтгэлээс чог гэж суртаа ашиглаа. Миний хувьд DICE өнөөдөр анх удаага ирж байгаа. Тэгээд хүмүүсийн ангилж байгаа байдлыг харсан чинь үнэхээр ингээд өөрөө ч гэсэн ангилах урам айгүй их авч гин. Айгүй гоё ингээд олон төрлөөр нь хялгараад орсон ингээд зөөлөн хатуугаар нь ангилсан. Тэгээд хамгийн их таалагдсан юм нь болохоор хүмүүс юу яасан бэ? Нэг сүүний сав дахин боловсруулагдаггүй болохоор савтай сүүнээс татгалзаад тийм нэг цаасан сүүний тийм хогнод аягүй хэрсэн. Тэр нь аягүй их таалагдлаа. Тэгээд өөрөө ч гэсэн цаашдаа ингээд хог аяглаа англаад энэ зүйлс нэг хувь нэмрээ оруулнаа гэж амлаж байна. Өглөө 8 цагт ирсэн. Сөөхөн хэсэгт ажиллаж байгаа. Зураг авч баталгаажуулах үйл ажиллагаанаар ажиллаж байгаа. Сэтгэлдээ ер нь гоё байна. Жохоо хөтөн ч гэсэн гоё байна. Яагаад энэ үйл ажиллагаанд онцлог ирж ажиллаж байгаа юм бэ? Яагаад гэвэл одоо дахин боловсруулах энэ ажиллагаанд оролцоход хогоо дахин боловсруулах хогоо ангилж сурах нь хамгийн зөв. Тэгснээрээ дахин боловсруулах үйл ажиллагаанд хамгийн хувь нэмрээ оруулж байна. Байгаль эрхийг нэг талаараа хамгаалж байна гэд. Энэ тал дээр бол амар их баяртай байгаа. Яагаад би бас өмнө жил оролцож байсан. Тэгээ яг найзуудаас сонсоо ирж байсан байхгүй юу? Тэгээ яг анх удаа болохоор зүгээр найзуудаагаа явна гэхлээр нь яг зүгээр сонирхоод ирж байсан. Тэгээ яг ажиллаж үзснээс хойш л өөрийнхөө амьдралд болохоор амар том өөрчлөлт хийсэн. Өөрийнхөө амьдралаа одоо нөө найз нөхөд одоо гэр бүлийнхэндээ амар хогоо ялгаж сурсан. Ер нь л ингээд амар гэртээ амар эмгцэгтэй ер нь л ингээд өөртөө амар өөрчлөлт хийсэн байгаа. Тэгээд энэ ажиллагаар нөгөө хүмүүс амар эерэг хүлээж авдаг. Ямар гоё ажил вэ? Дахиж хийгээрээ. Өстө гоё юм зохио байгуулж ингээд хүмүүс бас амар эерэг хүлээж авдаг. Амар итгэвтэй оролцдог. Амар гоё эерэг уур амьсгалтай болохоор амар таалагдав. Манай ихтэй чадвар ажиллаж байна. За сэтгэл хөдлөл өглөөнөөс хойш тааруу хэцүү байна уу? За яг өнөөдөр бол нэлээд бүрхэг өдөр байна. Гэхдээ өвдөнөөс хойш нэг даарсангүй жоохон зузаан хувцас өмсөд ирсэн. Өнөөдөр за тэгээд сэтгэлдээ үүдэх юм бол бас өмнө жил одоо энэ үйл ажиллагаанд бас оролцсон. Тэр нь DICE гээд дахин нөөц авахын явуулын станцынхаа бас сайн дурын гишүүнийх нь хуваар одоо албасаар хийж авсан даа баяртай байгаа. Тэгээд цааш цаашдынхаа бас үйл ажиллагаанд ингээ оролцоод явах болно. Өнөөдөр болохоор иргэдээ одоо авчиж байгаа нэг дахин нөөцтэй ингээд ялгах иймэрхүү үйл ажиллагаанд оролцож байна. Тэгээд одоо хүүхд залуустаа бас ерөнхийдөө уриалж хэлэхэд дахин нөөц гэх иймэрхүү ойлголтыг бас нэг өөртөө сайн ойлгож авснараа дэлгүүрт ороод альва бараа бүтээгдэхүүн худалдаж авах ч гэсэн эргээд нэг өөрт нь одоо дахин нөөц болох тэр зүйлийг одоо худалдаж авахаар илүү ашигтай гэж бодож байна. Ирээдүйдээ илүү ч маш тастай гэсэн.
Өнөөдрийн хувьд гэвэл хүмүүсийн авчирсан хүмүүсийн гэрээсээ болон сөөхөөс авчирч байгаа машинуудыг байрлуулад тэгээд зааж зөвлөд тэгээд тийм ажил гүйцэтгэлээ. За тулгарсан асуудал гэх юм бол яг зарим нэг хүмүүс бол жоохон дургуцаад энэ зогсоолын асуудал жоохон хэцүү байсан. Тэгээ бусдаар бол гайг байсан асуудал байгаа. Энэ ивент нөр байгаль орчноо хамгаалах, тэгээ хогийг ангилах, ялгах, тэгээд маш байгаль орчин дээлтэй тийм ажил болохоор ер нь өөрөө сонирхолтой байсан. Тэгээд бас энийг монголчуудаа бас ер нь хөвчүүлэх хэрэгтэй дадал юм байна гэж бодоод тэгээд бас өөр оролцож дөрвөлтөг хуримтлуулсан бас мэдлэг бас хуримтлуулах гэж оролцсон байгаа. Өнөөдөр үнэхээр гоё юм. Тэгээд хүмүүс маань ер нь хогоо англиад ерөнхийдөө бол ихэнх хүмүүс маань аягүй сурсан байна. Тэгээд цаасан уут бол ингээд хатуу зөвлөнөр нь маш сайн ялгаж ирсэн байна. Би өнөөдөр энэ гялгар уутан дээр байгаа байхгүй юу. Тэгээ үнэхээр бас амар сайн ялгаж сурсан байна. Тэгээд хамгийн хэрж байгаа хүмүүс нь харахаар ерөнхийдөө залуучууд аягүй сайн ирж байна. Нэг 20-оос дээш 30 нэлээ 35 хүртэл насныхан бүр хамгийн хэрэлтэй ирж байна. Тэгээ хогоо бүр айгуу гоё ингээд ийм өдөрлөг бас байн болвол айгуу сонирхолтой бас айгуу гоё юм шиг санагдлаа. Хогоо ангилаад байгалаа тустай юм хийж байгаа болохоор гоё санагддаг. За ядарч нь Гайгүй. тийм үү хүмүүс хэрэг ангилж байна. Хүмүүс сайн ангилж байна. Хүүхдүүдээрээ сайн ангилуулаад хүүхдүүд нь сайн ангилж байна. Би өмнө нь бас олон улсын байгууллагт Good Neighbors гэдэг олон улсын байгууллагт аюул олон жил ажилласан. Тэрнийхээ одоо тэргээрээ тийм юм олон улсын байгууллагт ажилласан. Тэгээд тэрнийхээ дагуу энэ нөгөө сайн дурын ажилд аягүй их оролцох дуртай байгаа. Тэгээ өнөөдөр бол үнэхээр сэтгэл өндөр байна. Хүмүүс аягүй мундаг хогоо ялгадаг юм байна. Тэгээ би ч гэсэндээ өөрөө бас хогоо ангилж ялгах дуртай. За мөн өнөөдрийн үйл ажиллагаанд маш олон залуучууд оролцлоо. Тэргээр нь би маш их бахархаж байна. За хуванцар тэр дундаа HDB pit гэдэг хэсэг дээр зогсож байна. Хүмүүс энэ ерөнхийдөө бол айгүй ачаалттай хүмүүс айгүй их ачаалт юм байна. Өнөөдөр анх удаа сайн дурын ажил хийж ирж байна. Өглөө баг юу ч мэдэхгүй байсан. Одоо баг бүгдийг мэддэг болж байна. Тийм байна. Ер нь бол хүүхдүүдээ хүртэл хүмүүс дагуулад ирж байна. Айгүй сайн мундаг юм шиг санагдаж байна. Тэгээд ийм ажиллагааны нэг хэсэг болж байгаа үнэхээр баяртай байна. Ерөнхийдөө бол нөгөө хуванцрын хэсэгт ажиллаж байгаа. Тэгээ хуванцрын хэсэгт болохоор дандаа ихэнхдээ нөгөө ялгаж хаана PP гэдэг. Тэгээ хүмүүс юу ихэнх нь бас амар мэддэг болсон байлээ. Өөртөө нөгөө хогоо ялгаж авчраа шууд хийждэг. Тэр нь амар санагдаж байгаа. Өмнө нь бас би бас нэг иймэрхүү үйл ажиллагаанд оролцож байгаа. Энэ надаа нөгөө нэг өөр талаараа бас амар ялгаж мэдхэд амар сайн талаар нөлөөлж байгаа гэж бодож байгаа. За яагаад өнөөдөр манай энэ ажилд сонгож одоо ажиллаж байгаа вэ? Сайн дураараа ажиллаж байгаа хүн. Тийм. Нөгөө нийгэмлөгөө чиглэсэн нэг хүн болох мэдээсэй гэсэндээ тийм бүднээс өөрөө ч гэсэн ингээд мэдхийг хүсэндээ ингээд нэг тийм ярьсан. Хүмүүс айгүй мэддэг болсон байна. Хогоо англи сурсан байна. Гэртээ англиад авчираад эндээ өөртөө англиад хийгээд гэртээ английнхаа ажгаар гэртээ цуглуулад цэвэрлдэг болсон байна. Тэр нь дараа айгүй хэрэгтэй болж байна те. Тэгэхгүй бохор авчруул энэ чинь дараа ажиллаж болохгүй очоод байгаа те. Дахин боловсруулсан хогоо авчирж ялгсан хүмүүстээ гарын бэлгээ өгж байгаа. Энд дээр болохоор дахин боловсруулсан 0-ын цаас ингээд гарын алчиртай ингэж бэлгэнд өгж байгаа. Энэ дээр болохоор манай өдөрлөгт оролцсон хүмүүс өөрсдийнхөө сэтгэлдлийг гарын үсгээ зураад явж байгаа. За манай хамгийн өндөр залуу. Ядаж гин үү? Хамгийн баатар л байсан те. Зүгээр. За. Зүгээр шүү. Ядаж шүү. Хүн оолсын амар том прожект. Тийм учраас одоо хүмүүс ихээр цуглаж байна. Ба сайхан сэтгэлийн үүднээс хүн хүмүүс болон барилгын сөөхүүд их олноор хамрагдаж байна. Их олон хүмүүс хог авчирч байна. Тэр хогноод ажсан өөрсдөө сэтгэлдээ цэвэрхэн тийм ээ. Дээрээс нь гიშгээд ингээд багасгаад авчирч байгаа нь үнэхээр бас сэтгэл төрж байна. Бас ингээд ийм бас хэцүү инфляцтэй бас хар бараа мэдээ явж байгаатай зэрэгцүүлээд бас ингээд тодорхой хэмжээний тийм ээ. Сайн ингээд байгаа гэдэгт ингээд харахад бас үнэхээр таатай байна. Бүгдээрээ ингээд орж ирж байгаа хүмүүс нь ингээд бүгдээрээ ингээд айгүй илдэг. Дээрс нь бид бас илдэг авч байгаа болохоор айгүй гоё санагдаж байна.
Тэгэл хүмүүс ингээд айгүй идэвхтэй ингэж хогоо ялгаж сурж байгаа. Дээрс нь ингээд хог ялгаж сурсаар ингээд бид нар ингээд хуванцар болон зүйлс ингээд дахин боловсруулах боломжтой болж байгаа болохоор тэгээд олноороо ирж ингэж яараа хогоо ялгаж сурцгаая гэж үрэлээ. Өөрөө чи хувьд яагаад өнөөдрийн ивентэд оролцож байгаа? Ач холбогдлын зорилго ч юм уу? Ерөнхийдөө бол нөө нийгмийн даатгалынхаа цагийг бүрдүүлж байгаа байхгүй юу? Тийм. Сертификат хэрэгтэй биш үү? За сертификат өгнө. Энэ өдөрлөг болохоор би одоо 3 дахь удаага оролцож байна. Сайн дураараа. За тэгээд энэ өдөрлөг болохоор ингээд би өмнө ерөөсөө энэ өдөрлөгт оролцохоос өмнө хогоо ангилж мэддэггүй байсан. Тэгээд энэ чинь оролцоод хогоо ангилаад ингээд сурсан болохоор ер нь бол ингээд айгүй гоё өдөрлөг гэж бодож байна. За бидний үйл ажлыг үнэхээр үр дүнтэй, сайн сайхан болгоход хамгийн их тусалж дэмждэг хүмүүс бол манай сайн дураараа ажилладаг сайн дурынхан маань байгаа. Өнөөдөр нийтдээ бараг 20 гаруй сайн дурынхан маань өнөөдөр ажиллаж байна. Хүүтэн байна. Гэхдээ эдгээр маань ингээд үнэхээр сэтгэлдээ хурж ирээд ажилладаг. Улам л олон болоод байгаа. Тэгээд энэ хүүхдүүд байхгүй болвол бид нар цөөхөлөө ягаад ч бас ийм үр дүнд хүрч чадахгүй учраас бидний хувьд сайн дурынхан маань маш үнэтэй байдаг. Тийм учраас өнөөдөр энд ажилласан сайн дурынхныхаа сэтгэлийг хүргэлээ. За давхар авах явуулсан станц 12 байлаа.